Монголын тариаланчдын үндэсний холбоо. За тэгэхээр саяны өмнөх слайдуудаар бол бид юу гэж ойлгож байна вэ гэхээр ер нь бидний хөрсөн энэ эрс тэжээлийн бодис бол нэг их тийм дутагдаад байдаг зүйл биш юм байна. Бид нар тэр одоо бордоо хэрэглээд байгаа зөв юм уу, зохистой юм уу, юм уу? Дараагийн нэг зүйл бол бид нар энэ хөрсөнд байж байгаа элементүүдэд тэгвэл шингээхэд, ургамал шингээхэд юу шаардлагатай юм бэ гэдэг асуулт гарч иж байгаа тийм. Яавал бид нар энэ шингэх үр шингэцтэй хэлбэрт байгаад байх юм бол яах юм бэ юм чинь гэдэг асуулт мэдээж гарч ирнэ. Бид нар үр шингэцтэй хэлбэрт байж байгаа төмрийг шингээж авч чадахгүй ч төмрийн бэлтгэл нэхгүй бол бидний ургал ургахгүй шүү гэсэн ийм тариануудыг ярьдаг. Энэ асуултыг бол маш олон тариаланч дэлхийн судлаач тавьдаг. Тэгээд тэрийг хариулах зорилгоор бас нэг хэдэн слайдыг оруулсан байж байгаа. За тэгэхээр хөрсний доктортой органик бодис гэж зүйл байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгээ хүмүүс язмаг гэж янз бүрээр нэрддэг. Тэгээд хөрсний органик бодисын агуулмж хэдий чинээ их байна. Тэдий чинээ одоо хөрсний чанар сайн байдгаа гэж үздэг. За тэр нь бол гарцааг үнэн зүйл. За тэгээ энэ дээрээс ингээд харьцуулж байгаа байдал нь энэ шаврын хэсгийг авсан. Хөрсийг одоо ихэвчлэн 3 хэсэгт хувааж ярьдаг тийм. Том хэсэг буюу эсрэг хэсэг, дундаж хэсэг буюу тоосрох хэсэг, тэгээд одоо сит гэж яриад байна. Тэгээд хамгийн нарийн хэсэг буюу шаварлаг хэсэг. За хамгийн нарийн шаварлаг хэсэг нь бол одоо хөрсний тэр катион солилцуулах чадвар, ион солилцуулах чадвар гэдэг хөрсний эрсдэс тижээлийг гадаргуун хүчээрээ татаад тэгээд ургамалын шаардлагатай усмалд шингээгээд ургамалд шингээж өгдөг гэж үздэг. Хамгийн нарийн хэсэг. Энэ ион солилцуулах чадвар нь шаврын хувьд бол шавар дийлэх шаврууд ер нь бараг бүгд гэж хэлэх болно да. Гадаргуудаа сөрөг цэнгийг үүсгэж байдаг. Газаргуун таталцлын хүчээр бий болгох. Сөрөг цэнэг дээр яг үгээр нөгөө нэмэх хасгын таталцлахад дагуу яг үгээр дандаа катионууд очиж юу яам хоригдлогдсон тийм ээ. Тэгээ энэ катионуудыг шаврнаас болоод зөвхөн катион солилцуулах чадвар л гэдэг юм гарч ирж байгаа. Тэгэхдээ ургамал маань биднэрт катионоос гадна анион буюу тийм ээ сөрөг цэнэгтэй ион байдлаар одоо ургамалд шаардлагатай байдаг элементүүд байна. Жишээ нь одоо нитратын азот байна тийм ээ. Тэгээд олон зүйлүүд байна шүү дээ тийм ээ. Боор байж болно тийм ээ. За хүхэр маш одоо гэдэг месолбуудын нэг байна. Хүхэр бас одоо анион байдлаар шаарддаг. Тэгэхээр энэ хөрсний доктортой органик бодис байх юм бол бид нар энэ шаврын хэсгээс илүү органик бодис маань ургамлыг тэр нэмэх хасах цэнэгтэй бүх ионоор нь тижээлээр нь бүрэн хангахад аюул чухал үр бүтээ оролцож байгаа юм зүйл байгаа да. За тэгвэл энэ гэж байгаа тийм ээ энэ доктортой органик бодисын ион солилцуулах чадвар бол одоо жишээ нь 300 сантимол килограмм байдаг болоод хамгийн сайн шаврных бол 200 ч хүрдэг байна. За ойролцоогоор 200 хамгийн сайн шавар бол катион ион солилцуулах чадвар 200 сантимол хүрдэг. Тэгэхдээ энэ шаврын одоо ион солилцуулах чадвар нь зөвхөн катион солилцуулах чадвараараа л ирж байгаа. За дараагийн слайд. За тэгэхээр энд нэг маш сонирхолтой судалгааны ажлыг давхар танилцуулъя гэж байна. За энэ Америкийн за одоо ямар сургуулийн санахгүй байна профессор Синтия Каленбах гэдэг профессорын ахалсан багийнхан нэг юм өөрмөц судалгааны ажил хийсэн байгаа юм л да. Энэ юутай холбоотой судалгааны ажил гэхээр хөрсний бичил биетэн хөрсний тэр доктортой органик бодисын үүсэлд ямар оролцоотой байдаг юм бэ гэдгийг харуулсан судалгааны ажил. За тэгэхээр хөрсний органик бодис гэж ярихаар бидний одоо түгээмэл газар тариалангийн уламж дондор бол бид нар тариалангийн хөрсний органик бодисыг 1% нэмэгдүүлэхийн тулд бараг 100 жил шаардлагатай 100 гаруй жил шаардлагатай гэж ингэж ярьдаг тийм ээ. Та бүхэн бол олон удаа сонсч ирсэн. Тэгэхээр энэ эрдэмтдийн баг юу хийсэн бэхээр энд кварцын элс, цахиурын элс гэдэг мэдэн бид элсэн цагаан дотор байдаг цагаан элс гэдэг тийм. Тэр цагаан элсийг цахиурын элсийг аваад 50%, 50% нь болохоор одоо зүгээр шавар маар хийдэг наалдамхаа шавар аваад тэр хоёрыг 50-50%-тэй хойлоод тэгээд тодорхой хугацаанд янз бүрийн 3 төрлийн хоолоор хооллсон байгаа юм да. Сахар, за хамгийн одоо түгээмэл хэрэглэдэг сахараар хооллсон. Сахар тэгээд ургамлын өөрөөс нь ялгаруулж байгаа тэр органик бодисоор ингэ хооллсон. Тэгээд хооллохоос өмнө бид нэр ингээд хольцоход бүгдийг хольцоод зургийг аваад тэгээд тодорхой хугацааны дараа энэ 15 сарын дараа нөгөө хөрс ийм болж орсон. Тэр та бүхэн ялгааг нь харж байгаа хэрэг. Тэр одоо анх ихтэй тэр зүгээр л шавар хоёрыг харна. Энэ бол 15 сарын дараа
одоо агрономч ямар ч агрономч байдаг туршлагатай тариалан хүн болоод энэ хөрсийг хараад ямар сайхан агрегаттай, ямар сайхан сэрэг тийм ээ, ямар сайхан одоо үржил ширтэй хар хөрөг үүсвэл гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө 100 жил дүүсдэг органик бодис маань энэ туршлагын юугаар энэ болон ер нь энэ талаар олон туршилж байсан. Энэ дээр 15 сарын дотор ийм болж байна. Тэгэхээр бид бүхэн одоо хөрснийхөө менежмент хөрсний органик бодисыг сайжруулна гэж үзэх юм бол бидний менежментээс хамаарах гэдэг байна. Бид нар богинохон хугацаанд 15 жил гаргахны хугацаанд бол хөрсөө ийм хэмжээнд болох боломж байна. За тэгээ энэ профессор Каленбахын хийсэн маш олон судалгааны ажлуудыг энэ хүн бол одоо энэ хөрсний органик бодисын үүсэл болон гарал үүсэл болон хөрсний органик бодисын одоо агуулмж ямар юунаас тогтдог гэдэг тал дээр бол асар олон судалгааны ажил хийсэн ийм. За энэ саяны профессор Каленбахын хийсэн одоо саяны судалгааны ажлыг үргэлжлэж байж байгаа. За тэгэхээр энэ Б зурган дээр sugar soil гэдэг нь энэ нөгөө төрөний холимгийг сахараар дижсэн байна. За энэ болохоор сиренгол гэдэг бодисоор дижсэн байна. За энэ сиренгол гэдэг нь ямар бодис вэ гэхээр одоо бид нар мэдэн шүү дээ бидний улаан буудаагаар ярихад улаан буудааны иш солоом гэж ярьдаг тийм. Энэ солоом маань ихэвчлэн целлулоз, лигнин хоёроос бүрдэж байгаа тийм. Дийлэнх целлулоз тэгээд лигнин. За целлулозыг задлах юм бол целлулоз сахар болж байгаа юм тийм. Сахарын полимер нэг. Тэгвэл лигнинийг задлах юм бол сиренгол үүсэж байгаа юм да. Сиренгол гэдэг нь өөрөөр лигнины нөгөө анхдагч. Энэ сиренголын полимер нэгд нь лигнин болж байгаа. За тэгээд энэ док буюу диокси буюу dissolved organic carbon гэж яриад байгаа. Энэ нь болохоор одоо ургамлын дотор байж байгаа шингэцсэн байж байгаа органик бодисоор тэжээж байна. За тэгээд ингээд эхлээд энэ сахараар тэжээхдээ time 0 хугацаа. За 0 хугацааны одоо тэрийг холжхоод сахараа холжхоод энэ дотор тэр холимог дотор байж байгаа органик бодисуудаа шинжилээд тэгэхээр яг ийм төр зур гарч байгаа юм да. Энэ өнгөнгүүд нь энэ доор нь байж байгаа энэ бодис шүү. Жишээ нь хамгийн дээд нь бол уураг. Тэгээд тэр ягаан болохоор хитин. За тэгээд шарн болохоор фенол. За тэгээд тэр энэ хамгийн их байгаа энэ бол сахар холцсон юм чинь гэж байгаа. За тэгээд тэр доотлын цэнхэр хэсэг нь болохоор энэ англигддаг органик бодис буюу өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бидний үйл мэд органик бодисод багт шүү. За тэгээд энэ яасан гэхээр энэ дээдлийн тоонууд нь бол давтууд нь шүү. Одоо туршилтын давтамжууд нь хэдэн удаа энэ туршиж үзсэн бэ. Тэгээд тэрний дундад гаргаж байгаа шүү. Тэгээд жишээ нь энэ бол 42 удаагийн шинжилгээг нь дундаж гаргацсан гэсэн. За тэгээд 15 сар нөгөө сахараар тэжээгээд 15 сар сахараар тэжээсний дараа дахиад 3 сар инкубацийн байдал байлгаад өөрөөр хадгалаад байлгаад тэгсний дараа 18 сарын дараа нөгөө тэр дотор байж байгаа тэр эрдэс дотор байж байгаа сахараар тэжээхэд тэгтээ тэр нөгөө эрдэс дотроо бол яаж байгаа юм бэ? Онгон байгалийн хээр талын бичил биетнүүдийг авч хийж байгаа шүү. Тэгээд тэр бичил биетнүүдийн сахараар битэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бичил биетнүүд энэ эрдэсийг ямар хэмжээнд болгож хөрж байгаа байдгийг ингээ харж байгаа. За тэгэхээр хэдүүлээ шууд тэр гэнаас энэ зураг руу шилжиж байна. Энэ болохоор хээр талын хөлс. Тэгэхээр хээр талын хөлсөнд байж байгаа органик бодисыг яг нөгөө юу гарна гэж шинжилгээд үзэхээр ийм их дүр зураг гарч. Тэгэхээр та энэ дүр зургийг аваач энэ ингээ тавиад үзтээ тийм ээ. Ер нь нэлээд ойролцоо харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ яг хөө энэ дээдлийн Паулиник Монтмориллон гэдэг нь хоёр төрлийн шаврыг хэлж байгаа шүү. Эсвэр энэ болохоор нөгөө гэж ярьдаг гар хийдэг шавар. Монтмориллоны гэдэг өрмийн шавар гэж ярьдаг өрм хэрэглэхэд хэрэглэдэг тийм шавар. За тэгмээ сэрэнголын хувьд яасан бэ гэхээр бас тэгээд холчин гутаа нөгөө тийм ингээ шинжилгээд үзэхээр ойлгомжтой мэдээж юм сэрэнгол нь лигнин одоо мономер нэг чинь тэр чигээрээ лигнины уламжил зам. За тэгээд 18 сарын дараа ийм болж орсон. За юуны хувьд ургамлад шингэцтэй байгаа ургамлынх нь шүүсэнд байж байгаа органик бодисуудаар тэжээгээд үзэхээр эхлээд шууд ингээ тийм гутал ийм дүр зураг гарч. Тэгээд дараад нь одоо 18 сарын дараа яаж байгаа вэ? Ийм дүр зураг гарч. Энэ зураг хоёр хүн ойролцоогоос өөрөөр хэлбэл 18 сарын дотор зүгээр шавар юу хоёр илс хоёрын холимгийг бичил биетнүүд жаахан хэмжээний одоо тижээлээр онгон байгалийн хөрстэй ижил хэмжээний органик бодисын боломжтой болгож байна. Одоо бид нар нэг ярьдаг да энэ хөрсний ялзмаг яаж үүсдэг юм бэ гэдэг. Хөрсний ялзмаг болохоор одоо ургамал болон амьтны органик биетүүд
задраад тэгээд задралын явцад одоо хөрсний органик буюу ядцмаг үүсдэг гэж яриад. Яг бодит байдал дээр болохоор одоо тэр жишээ нь бидний нөгөө юунд агуулгадж байгаа сүрлэнд агуулгадж байгаа нөгөө целлулоз болоод энэ сахарын полимер нэг тийм ээ. Тэгэхээр сахарыг таавхан сахарын төвөг харахаар Т6 А2 O6 гэдэг жижигхэн байхгүй. Тэгээ энэний задралаас юуны содны задралаас бол юу гэхээр сахар нь хөрсөнд байж байгаа органик нэгдлүүдийг ингээд аваад үзэхээр ийм том молекул байгаа байхгүй. Одоо C400 нүүрс төрөгч 400, ус төрөгч 620, азот 100. Тэгэхээр ийм том жижигхэн молекулын задралаас үүснэ гэдэг бол юу вэ? Тэгээ сүүлийн үед судлаачид юу гэж хөрийн органик бодисын юу хөрсөн дэх органик бодис бол задралаар биш ээ. Бичил биетний оролцоотой нийлэгжлээс үүсдэг юм байна гэдгийг бол тогтоож байна. Задралаас биш шүү. Нийлэгжлээс. За дараагийн. За тэгээд энэ судалгааны ажлын хэсгээс жижиг хэсгүүдийг ингээд орчуулад энд оруулсан байгаа. За тэгээд тэр профессор Гайленбах судалгаанд бичгтээ бол энэ судалгаагаар бид хөрсний бичил биетүүд нь олон төрлийн химийн бүтцтэй хөрсний доктортой органик бодисыг үүсгэж болохыг харууллаа. За мөөгөнцөр давмгаасан бичил биетний үед хөрсний доктортой органик бодисын үүсэл ба хоригдол хамгийн их байдаг юм байна гэдэг. Тэгэхээр бид одоо ямар ч эсрэг хөрсөө богдохоо хугацаанд ийм хөрсөө одоо бичил биетнээ хэрвээ дэмжиж чадах юм бол ийм хөрсөө биологийн хоолын янз байдлыг дэмжиж чадах юм бол ийм болгож чадах нэ гэдэг. За дараагийн. За тэгэхээр байгалийн ургамал маань ургамлын юу өөртөө шаардлагатай эрдэс тэжээлийнхээ бодисуудыг яаж шингээж авдаг юм бэ гэхээр энэ бичил биетэнтэй шууд симбиоз харилцаа үүсгэж шингээж авдаг. Байгаль бол ургамал дангаараа оршин тогтнох боломжгүй байдаг юм байна гэдгийг судлаач тогтоож хэлээд байгаа. За тэгээд бидний одоо эрүүл хээр талын хөрсөнд 1 г хөрсөнд нэг 10-аас 100 тэрбум орчим нян. За тэгээд 14 зэрэгээс 7 зэрэгт орчим нөгөө протест буюу нийт дистамтэн. За тэгээд мөөгөнцрийн нөгөө уцтаг биетийн ингээд сунгаад тавихаар 100 м орчим урт мөөгөнцрийн биет 18-аас 9 зэрэг вирус агуулдаг юм байна гэж ингээд тогтоогдсон. За тэгээд ургамал яаж өгөхөр одоо өөрийнхөө фотосинтезээр бий болсон сахараа үндснийхээ орчинд ялгаруулж өгöd. Тэгээд энэ үндсний ялгаралтаа болж байгаа сахар тэжээлэр хөрсний бичил биетнүүд хооллоод хариуд нь хөрсний бичил биетнүүд бодисын солилцооныхоо бүтээгдэхүүн болох зүйлийг ургамалд өгöd. Ингээд ургамал тэрүүгээр нь хоолж хөгждөг юм байна гэж хэлж байна. За ер нь дийлэх судлаачид бол ургамал өөрийнхөө үйлдвэрлэсэн фотосинтезээр үйлдвэрлэсэн сахарынхаа нэг 30-40% үндсээрээ дамжуулж хөрс рүүгээ ялгаруулж өгч байгаа. Тэгээд тэрүүгээрээ бичил биетнээ тэжээж хариуд нь бичил биетнээсээ одоо өөрт шаардлагатай элемент эрдэс тэжээлийнхаа бодисыг авч байна. Зарим судлаачид бол энэ 50% болж байна гэж байна. Зарим судалгаагаар өгөхөр их гамтаа мамтаа жил бол ургамал өөрийнхөө үйлдвэрлэсэн сахарынхаа бараг 70% шууд үндэс рүүгээ ялгаруулж хөрснийхөө бичил биетнүүдийг тэжээгээд тэднээс эрдэс тэжээл болон усаа авах гэж оролддог юм байна гэдэг тогтоосон. За жишээ нь одоо бидний хээр талын ургамалтай болон тариун ургамалтай маш их симбиоз харилцаанд ордог энэ микориза мөөгөнцөр бол ургамлын үндэсний шингээх талбайг 700 дахин нэмэгдүүлж байна. Бидний одоо ургамал бол нэг хөрсний нэг 4-7%-ийг л 4-7%-аас нь одоо эрдэс тэжээлийнхаа бодисыг шингээж авах шалгалттай байдаг. Тэгвэл микориза мөөгөнцөртэй симбиоз харилцаанд орсноор тэр хэмжээнд 700 дахин нэмэгддэг гэсэн ийм судалгаа байдаг. За дараагийн. За тэгэхээр энэ хөрсний одоо бичил биетний баланс гэж зүйл байгаа. Энэ хөрсний бичил биетний балансаас хамаарат тухайн хөрсөн дээр ямар ургамал ургадаг юм бэ гэдгийг судлаачид ол тогтоосон байгаа. За энэ зүйлийг бол ургамжлын залгамжил гэж нэрлэдэг байдаг. Тэгээд одоо хөндөгдөж нягтарсан тийм 100 бактери давмгаасан байдаг. Тэр бактери нь бол ихэвчлэн цианобактериас тогтдог. За тэгээд наашлаад баг зэрэг мөөгөнцөртэй болоод ирэнгүүт нь анхдагч хог ургамлууд ургаж ирдэг. Анхдагч хог ургамал гэхээр барилж юу гэдэг сарун марун те ингээл хамхууд зэрэг ургамлууд ургууд. За тэгээд өшөө жаахан мөөгөнцөр жаахан нэмэгдээд ирэхээр эртийн одоо энэ заламжлынхаа хувьд арай эртийн тийм үе ургамлууд ургаж ирдэг. За тэгээд мөөгөнцрийн агуулмж нэмэгдэх тусам
ургамлын ургамлынхын чанар дээшлээд эхэлдэг. За тэгээд яг энэ үед буюу мөөгөнцөр бактери хоёр хөрсөнд мөөгөн бичиг биетийн мөөгөнцөр бактери хоёр тэнцвэрчээд ирэх үед бидний тарьдаг нэг хөдөө аж ахуйн тармил ургамлууд яг энэ үед аюул сайн ургадаг гэж тогтоогдсон байдаг. Мөн одоо өндөр ургац зөв бэлчээрийн одоо юу бичиг биетний баланс яг ийм баланстай байдаг гэж байна. За тэгээд мэдээж мөөгөнцөр давмгаалаад энээсээ наашлаад ирэхээр мөөгөнцөр давмгаалаад ирэхээр бодлого мод ургаал, жимсний мод ургаал, өшөө мөөгөнцөр дуулаад ирэхээр ингээд навч мод ургаал тэгээд бүр илүү тэр чигээрээс мөөгөнцөр шахах хөрс болоод ирэхээр энэ одоо юу гэдгийг мөнх ногоон ойр мод. За тэгэхээр энэ саяны слайдын арай одоо юу яасан хэлбэр хураангуулсан хэлбэр гэж байгаа. За тэгэхээр 100% бактери байгаа үед бол зөвхөн хад чулуу гэдэг нэрж үздэг. За тэгээд жаахан хөрсчөөд ирэнгуут энэ мөөгөнцөр бактерийн харьцаа нэг 0.1 байгаа үед мөөгөнцрүүд үзэгдэж эхэлнэ. За тэгээд тэрнтэй холбоотойгоор ингээд мөөгөнцрийг иддэг дараа чинь жижиг бичиг битнүүд үржиж эхэлж байгаа. За тэгээд мөөгөнцөр бактерийн харьцаа 0.1 болоод тэгэхээр нөгөө анхдагч хог ургамлууд ургадаг. За ийм хөрс бол нитрат ихтэй. Тэгсэн мөртлөө хүчил төрөгчийн дутагдалд орсон нэлээд тийм дагтарсан хөрс байдаг гэж үздэг юм байна. За тэгээд мөөгөнцөр бактерийн харьцаа 0.3 хүрээд ирэхэд эртний үед ургамлуудын залгамжлынхаа үед явж байгаа шүү. Тэрнээс намар эрт ургадаг гэдэг утгаар. Залгамжлын хувьд нэлээд тийм эртний үед ургамлууд ургадаг. За тэгээд 0 бол 75 харьцаа буюу 4-1 харьцаанд ороод ирэхээр дундын үед ургамал хошоонгор яг энэ үед хүнсний ногоо хамгийн сайн ургадаг гэдгийг ол тогтоосон байна. За тэгээ мөөгөнцөр бактерийн харьцаа 1-1 болоод ирэнгуут энэ үед бол мод болон хөдөө аж ахуйн тармил ургамлууд маш сайн ургадаг. Өөрөөр хэлбэл бидний тарьдаг нэг улаан буудаа, овёс, юуд байдгийг, ванду, рапсарва бүгд энэ үед аюул сайн ургадаг юм байна гэж үздэг. За тэгээд мөөгөнцөр нь давмгаалаад мөөгөнцөр нь 2 бактери нэгээс мөөгөнцөр нь 5-1-ийн харьцаатай энэ хооронд болоод ирэнгуут нь бут цөг те усан үзэм за энд бол хүүнгийн ургамал ийм харьцаанд их сайн ургадаг байна гэж тогтоосон. За тэгээд энэс бичлээд мөөгөнцөр нь илүү давмгаалаад одоо жишээ нь 101-ийн харьцаатай болоод ирэнгуут 5-1-ээс 101-ийн харьцаатай болоод навчт мод ургаад тэгээд энд болохоор нь одоо юу гэдэг нэг шилмүст мөнх ногоо мод ургаад өшөө бүр ингээд саяны 1 харьцаатай болоод бүр ийшээ яваад өхөр нөгөө царсан аймаг маш олон настай хөрсөн бичиг биетний баланс нэг иймэрхүү байгаа. Тэгэхээр энэ дундлын энэ ногоо хэсгийг бол яг хөдөө аж ахуй газар тариаланд хамгийн өгөөжлөө бичиг биетний одоо харьцаа гэж үздэг. Энээс доош орчих юм бол хог ургамал нь ургаад ихсэн анхдагч ургамал энээс дээшээ гарчих юм бол одоо бас бүтээгдэхүүн өгөөж муудаад одоо модлог талын ургамал ургах нэ гэж байна. Тэгээд энэ харьцааг бол одоо хамгийн сайн харьцаа гэж үздэг. За тэгэж байна. За тэгэхээр энэ нэг хэдэн слайдын доктор Адам Коб гэдэг хүний презентацаас нэг хэдэн слайд авч та бүхэн танилцуулахаар оруулсан. За тэгэхээр саяны тэр нөгөө мөөгөнцөр бактери харьцааны хувьд ингээд аваад үзэхээр манай Монголын дийлэх хөрс маань яг үхээр бактери нэлээд давмгаалцсан. Тэр нь юугаараа харагдаж байгаа вэ? Дээр нь ургаж байгаа анхдагч хог ургамлуудаас болон тэмээд хөрсний нэгтарсан байгаа байдал хөрсөнд хүчил дөрвөж дутагдaltaй байгаа байдал ургамал нь давж ургаж байгаа байдал энэс хараад үзэхэд юу гэхээр манай дээр тэр бичил биетний баланс их алдагдсан байгаа юм байна л гэдэг дөр зураг. Тэр энэ зөвхөн манай дээр биш дэлхийн энэ уламжлалт тариалан эрхэлж байгаа газруудад бол тэр бичил биетний баланс нь тэгж алдагдаад бактери давмгаалсан хөрс болж байна. Тэгэхээр бидний хувьд бол яаж мөөгөнцрөө энэ балансаа тэнцвүүлэх вэ гэдэг ийм асуудал үүсэж байна. За тэгээд тэр мөөгөнцрийг дотроо бол хэд хэдэн одоо мөөгөнцрүүд байгаа юм да тэр хөрсөнд байж байгаа мөөгөнцрийг үндсэндээ 2 хэсэгт хаваагаад байгаа. Сапрофит мөөгөнцөр тэгээд микоризом. Сапрофит мөөгөнцөр гэдэг маань үхсэн органик бодисоор хооллдог мөөгөнцрүүдийг сапрофит мөөгөнцөр гэдэг байна. Микоризом мөөгөнцөр гэж юу хэлээд байгаа гэхээр мико гэдэг нь мөг гэсэн, ризо гэдэг нь үндэс гэсэн. Тэгэхээр үндэсний мөөгөнцөр буюу амьд ургамалтай зөвхөн амьд ургамалтай симбиоз харилцаанд орж одоо хам амьдралыг бий болгож амьд оршин тогтнодог мөөгөнцрийг микоризом мөөгөнцөр. Тэгэхээр нөгөө хөрсний мөөгөнцрийн агуулмжийг нэмэгдүүлэхийн тулд бид нар хамгийн чухалчилж авч үзэх зүйл нь болохоор судлаачдын хэлж байгаа юм микоризом мөөгөнцөр гэж хэлээд байгаа зүйл байна. Тэгээд яг гоо энэ мөөгөнцрийг дийлэх тохиолдолд арбусгууд микоризом мөөгөнцөр гэж нэрлэдэг байгаа. АМ гэдэг нь арбусгууд микориза гэсэн үг. Яагаад арбусгууд микориза гэж нэрлэсэн бэхээр энэ мөөгөнцөр нэг ийм бүтцийг үүсгэх юм байна л да. Энэ мөөгөнцрийн нэг онцлог нь юу гэхээр ургамлын үндсийн ханыг нэвтэлж аваад тэгээ ханыг нэвтэлж орсныхаа дараа бүр эсийн ханыг нэвтэлж бүр эс дотор нь ороод тэгээ эс доторт нэг ийм өвөрмөц бүтцийг үүсгэдэг. Энэ ингээд харахад бол мод шиг байгааз тий.
Тийм учраас энэ грекээр арбускус гэдэг нь мод гэсэн утгатай үг юм байна лээ. Тэгээд энэ үндсэн дотор ийм модлог бүтцийг үүсгэхээр арбускус микориса мөгөнцөр гэж нэрлэсэн. За тэгээд энэ мөгөнцөр энэ хоёр ургамлын ингээд доктор Адам Копын тайлбарлаж байгаагаар бол арбускус микориса мөгөнцөргүй ургамал бол одоо хөрснийхээ хажууд байж байгаа эрс тэжээлийн процессыг шингээж авна. А шингээж авахдаа зөвхөн үндснийхээ өөрийн тэр нарийн хялгасан шингээгч үндснүүдээр шингээж авах чадвартай гэж байна. Энэ чадвар нь хөрсний зөвхөн 4-7% л ашиглах чадвар. А тэгтэл арбускус микориса мөгөнцөртэй симбиоз харилцаанд орсноор нөгөө шингээх гадаргуун талбай маань 700 дахин нэмэгдэж байна гэж байна. Тэгснээр тэр үндснээсээ хол байж байгаа ус юу байдгийг бусад эрдэс бодис бүгдийг шингээж авах юм чадвартай болно. Ийм чадварыг эзэмшсэн ургамал яах вэ гэхээр навчны өвчин тэсвэртэй, ган тэсвэртэй, давсан тэсвэртэй мөн одоо юу гэдэг нь одоо өөр хөрсөнд байж байгаа ургамалд хор хөнөөлтөд нөлөөлдөг тэр хүнд металлуудад тэсвэрнэ гэдгийг олдогдсон. За тэгээд юуны арбускус микориса мөгөнцөр бол судлаачдын хэлж байгаа зарим судлаачд бол нийт ургамлын 75%-ийн мөгөнцөртэй харилцаанд ордог гэж хэлж байгаа. За зарим судлаачд бол 80% гэж байгаа, зарим нь 90 гэж ярьж байгаа. Тэгээ яг дунджаар нэг нийт ургамлын нэг 80 орчим хувь нь мөгөнцөртэй симбиоз харилцаанд орж амьдардаг юм байна гэдгийг тогтоосон байна. За мэдээж тэгээд хичээл усны шингээл түрүү хийснээр сайжирдаг, хөрсний бүтц сайжирдаг ийм одоо чухал бичил биетэн байгаамаа. За тэгэхээр энэ бидэн дээр энэ Адам Копын туслах нь тэр микориса мөгөнцөргүй ургамлын үндэсний хөгжлийг ингээд харуулж байж байгаа. Энэ нэг ургамлыг нэг нь мөгөнцөртэй орчин нөгөөт нь мөгөнцөргүй орчинд ургуулад ийм ялгаад байж байгаа. Арбускус микориса мөгөнцөр бол нийт хөрсний бичил биетний 50 орчим хувийг эзэлдэг гэж байна. Өөрөөр хэлбэл уул нь бол хөрсөнд хангалттай байдаг. Бид нэр агро технологийн менежментээр энэ зүйлийг л байхгүй болгож байна гэж үзээд. Энэ арбускус микориса бол боломжит тариалан эрхлээд талбай хөрсөнд бол хөрсөс бол баг ачигдсан зүйл гэж үзээд байгаа судлаачд. За тэгээд энэ ямар их байдаг вэ гэдэг нь жишээ нэг цайны халбах хөрсөнд энэ мөгөнцрийн ингээд сунгаа тавих юм бол 30 хөл бөмбөгийн талбайг хүрээлэх хэмжээний тийм микориса мөгөнцөр одоо байгалийн эрүүл хөрсөнд байдаг гэж байна. За энэ зурган дээр ингээд харуулж байгаа энэ зүйл бол энэ доктор Майк Амантус гэдэг хүний байгаа. За энэ дээр ингээд та бүхэн харж байгаа энэ хэсэг бол одоо жишээ нь ургамлын өмнөний эс байх жишээтэй. За тэгээ эсийн дотор нөгөө нэг арбускул гэдэг төцөө үүсгэж. Тэгээ энэ хөх тэр чигээрээ нөгөө мөгөнцрийн микориса мөгөнцрийн ургамлын үндэс нь бол энэ дээр энэ цагаанаар харагдахгүй. Тэгээд энэ зургийг авсан энэ доктор юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь энэ ургамлын үндэсийг аваад үзэхээр энэ зургийн хувьд болон бусад өөр шинжилгээ судалгаагаар үндэсний масс дотор байж байгаа биомассыг хуваалцаж үзэхээр 60% мөгөнцрийн масс өөрийнх нь үндэсний масс байна гэж үздэг. Тэгэхээр энийг 60% нь өөр зүйлтэй тахад энийг хүлийн үндэс гэж хэлсэн юм байна. Тэгэхээр юу гэж байгаа вэ гэхээр сүүлийн үед үндэс микоризаны симбиоз үндэс микоризаны систем гэж нэрлэцгээе гэдэг тийм үргэлжлүүлэг гаргаж ирж байгаа энэ ургамлын үндэсний хувьд. За тэгэхээр энэ доктор Адам Копын баг бас нэг сонирхолтой судалгааны ажил хийсэн юм хэрэг сорго гэдэг ургамлыг сонсдог буюу одоо бид нөгөө судааны өвсийг аягүй сайн мэдэн шүү дээ. Энэ судааны өвсийг нэг төрөл гэж хэлж болно. Судааны чинь соргом судааны юм гэдэг баха. Энэ болохоор сорго биколор гэдэг ургамал. Тэгээ энийг сорго гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ усууд яасан бэ гэхээр одоо энэ соргоны эртний сорт байхгүй. Энэ болохоор одоо орчин цагийн одоо үйлчлэгчдийн гаргаж авсан орчин цагийн одоо мундаг магтагддаг гибрид сорт. За тэгээ мэдээж одоо сорт судлаач шин сорт бий болгож одоо сэтгцэн юу ярьж байгаа вөхөр одоо энэ ургац нэмэгдэн байна. За тэгээд өвчин төстэй гэсэн ингээд Улаанбаатарын шин сорт гарахаар юу гэдэг вэ те тийм өвчин төсвөртэй юм өвчин төсвөртэй гэдэг баахан ингээд мэдээлэлүүд бичсэн байдаг шүү. Тэрнтэй адилхан ингээд даваад байгаад байгаа энэ үр селекц юм. За дараагийн слайд. За тэгтэл доктор Адам Копын баг ямар судалгаа хийсэн бэ гэхээр энэ шарууд нь энэ 3 эртний сорт шүү. Тэгээд цэнхрүүд нь болохоор 3 орчин цагийн магтаж байгаа гибрид сортыг аваад тэгээд энийгээр байгалийн онгон хөрсний микориса мөгөнцрийг аваад тэр мөгөнцөртэй орчинд энэ хоёрыг одоо энэ хоёроос 3 сортыг ургуулсан байна. Тэгэхээр энэ үрийн ба вегетатив ургацын хэмжээнд харуулж байгаа шүү.
Тэгээд энэ хэсэг нь болохоор бордоогүй туршилт, энэ болохоор азот фосфорын бордоотой туршилт хийсэн. Тэгэхээр эндээс ингээ харахад тэр ихний юм дээр тэр шар багнууд бол хамаагүй өндөр. Энэ нөгөө эртний сортууд нь бордоогүй нөхцөлд ургуулхад нөгөө магтагдаад байдаг гибрид сортуудаас арбускууд микориза мөгөзрийн тусламжтайгаар биомасс нь 206%-аар илүү байсан. Үрийн ургац нь 285%-аар илүү байсан. Эртний сортууд шүү. Нөгөө магтагдж байгаа гибрид сортуудаас. За тэгэхээр энэ хоёрыг азот фосфорын бордоотой нөхцөлд ургуулхад бараг ойролцоо байсан. Өөрөөр хэлбэл бордоо хэрэглэхээр нөгөө мөгөнцрийн маань чадвар буурч байна гэдэг байдлыг эндээс харагдаж байна. За тэгэхээр нөгөө арбускууд микориза мөгөнцрийн үндсийг одоо эзлэн төрөмгийлэх гэж яриад байгаа юм да колончлох гэж эдгээр яриад байгаа. Тэр симбиоз харилцаанд орохдоо хэдэн хувьтай нь харилцаанд орсон бэ гэдгийг ингээ харуулад үзэхээр бордоогүй туршилтан дээр арбускуудаа микориза мөгөнцөртөө бол тэр эртний гибридүүд нь бол бараг 60% үндэс нь ингээд нөгөө мөгөнцөрт эзлэгдсэн байна. Нөгөө магтагдаад байдаг сүүлийн үеийн гибрид сортууд нь бол ойролцоогоор 20 орчим хувь нь микориза харилцаанд орсон. За тэгээ бордоотой нөхцөлд бол энэ хоёр хоёулаа бурсан. Бордоо юу гэдэг байгаа гэхээр энэ микориза мөгөнцрийг ялангуяа фосфорын бордоо маш их дарангуулдаг юм байна гэдэг судлаач толгойлсон. За тэгээ энэ мөгөнд колончлол бол энэ эртний сорт нь гибрид сортноос 149%-аар илүү байсан байна гэдэг тогтоож байна. За тэгээ энэ судалгааныхаа ажлыг бол энэ доктор Адам Говенбаг арбускууд микориза мөг синтетик бордоо хоёрыг эрингэн дээр гараад тулдуулахаар хэн дийлж өгнө гэдэг юм хошин байдлаар тайлбарлаж ярьж байгаа юм зүйл байна. За тэгээ мэдээж эндээс харахад бол энэ микориза мөгөнцөртэй харилцаанд ордог ормол микориза мөгөнцрийнхаа тусламжтайгаар тэр магтаадад байгаа сүүлийн үеийн гибрид сортуудаас ямар давуу байгаа гэдгийг ингэж харуулсан юм судалгааны ажил байгаа. За дараагийн слайд. За тэгвэл саяны одоо судалгааны үргэлжил юу гэж харуулж байгаа гэхээр за тэгвэл ургацын хэмжээ нь үрийнхаа хувьд ч гэсэн вегетатив эрхтнийхээ хувьд ч гэсэн ногоон массынхаа хувьд ч гэсэн илүү байсан бол тэгвэл тэр дотор нь байж байгаа уурга тэжээлийнх нь агуулмж ямар байсан бэ гэдэг асуултыг бас судалж үзсэн байна. За тэгээд уургийн агуулмж бол 300%-аар нэмэгдсэн. Сорго нэг дахин уургийн агуулмж. Тэгэхээр та бүхэн эндээс ингээ харж байгаа. Энэ доктын одоо арбускуудаар микориза мөгөнц нөгөө ургамлын үндсийг колончлсон буюу эзлэн төрөмгийсэн хувийг харуулж байгаа. Тэгэхээр эртний гибрид сүүлийн үеийн гибрид сортууд бол нэг 50 орчим хувь хүртэл одоо харилцаанд орж чадсан баг үндснийх нь мас. Тэгтэл эртний гибридүүд бол эртний сортууд бол бараг 80 орчим хувь хүртэл харилцаанд орсон. Мөн тэр хэмжээгээр уургийнхын агуулмжаас 2 дахин илүү шахуу. Тэгээ 320% илүү байна гэж үздэг. За энэ бол фосфорын хувьд авч үзсэн зүйл. Тэр одоо юу гэдэг эртний сортууд болон сүүлийн үеийн магтагдсан гибридийн фосфорын агуулмж мөгөнцөртөө байгалийн мөгөнцөртөө ургуулхад ямар хэмжээнд нэмэгдэж байгаа гэдгийг харах. Тэгээд эрдэнэ судлаачдын баг сүүлийн үед юу гэж хэлээд байна гэхээр одоо бид нар энэ үр сортын селекцийн асуудал дээр буруу замаар будаад байгаа юм биш үү гэсэн юм асуудлыг ярьж байгаа. За дараагийн слайд. За саяны туршилтын үр дүнд юу харагдсан бэ гэхээр тэр микориза мөгөнцрийн тусламжтайгаар эртний сортууд нь сүүлийн үеийн гибрид сортуудаас уурга болон одоо юу хайр төмөр гэх мэтчлэн тэжээлийн агуулмжаараа 30% илүү байна л гэж байна. Ургацын хэмжээндээ 30% илүү байна. Тэгээд ер нь гэрийн агуулмж ч гэсэн одоо хамаагүй өндөр байна гэдгийг хэлээд байна. За дараагийн слайд.